Дараагийн мэдээг танилцуулъя. Европчуудын боловсролын түвшин нэмэгдэж байгаа юм байна. За ялангуяа эмэгтэйчүүд эрэгтэйчүүдээс илүү өндөр боловсралтай байгааг Евростатаас гаргасан шинэ статистик мэдээлэлд дурдсан байна. За Европын холбооны хувьд бол нийтдээ 27 гишүүнтэй. За энэхүү 27 гишүүний бүх улсуудад нь бол судалгаа хийж үзэхэд энэхүү боловсролын түвшин бол нэмэгдэж байгаа юм байна. За өөрөөр хэлбэл европчууд урд өмнө байгаагүй сайн боловсролыг эзэмшиж байгаа юм байна. 2014 онд гэхэд 25-аас 74 насны Европын холбооны иргэдийн 4.1 гаруй хувь нь дээд боловсрал эзэмшсэн байсан бол 2024 онд энэ тоон 33.5% болж нэмэгдсэн байна. За хамгийн их боловсрал одоо өндөртэй орнуудыг тэргүүлж байгаа дотор Ирланд, Люксембург, Кипр улсууд тэргүүлж байгаа. Залуучуудын 60 гаруй хувь нь ихтэй сургууль төгссөн ийм боловсралтай иргэдийг бэлтгэж чадсан бол энэ статистиктэй хамгийн одоо сүүлийн байрыг мушгиж байгаа орн бол Румын улс болж байгаа юм байна. За энэ насны бүлгийн хүмүүсийн хувьд одоо өрмөнийг авч үзэх юм бол тус улсын хүн амын 30 гаруй хураахгүй хувь нь өндөр боловсрал эзэмшсэн байгаа нь Европын холбоон дотор хамгийн бага үзүүлэлт болж байгаа юм байна. Сүүлийн үед үе хоорондын боловсролт хандах хандлага бол ихээхэн өөрчлөгдөж байгаа юм байна. 25-аас 54 насны насан туршидын 80.7% нь бүрэн дунд боловсрал эзэмшсэн байгаа бол 55-аас 74 насны хүмүүсийн 70.4% нь бүрэн дунд боловсрал эзэмшиж байгаа юм байна. За залуучууд дээд боловсралтай болох магадлал нь өндөр настай одоо хүмүүсээсээ бараг 2 дахин их байгааг судалгаанаас харж болохоор байна. Насны бүлгүүдийн хувьд мэрэгжлийн ур чадварын ялгаа улс орон бүрт эрс ялгаатай байгаа. За Люксембург дундад түвшний боловсралтай одоо ахмад насны болон залуу үеийнхэнд мэрэгжлийн одоо чиглэл бол ихээхэн дамгаалсан мэрэгсэн ийм боловсон хүчнүүдийг ихээр одоо бэлтгэдэг ийм улс байгаа юм байна. За Португал бол дунд түвшний боловсралтай хүмүүс ахмад наснуудын ердөө 13.5%-ийг одоо эзэлж байгаа. За тэд нь бол ихэвчлэн мэрэгжлийн боловсрал эзэмшдэг бол залуу насанд хүрсэн хүмүүсийн 37.2% нь мэрэгжлийн бас боловсралыг эзэмшдэг юм байна. Эрэгтэй эмэгтэй хүмүүсийн одоо боловсролын түвшний хоорондын ялгаа одоо 10 жилийн дотор бол ердөө 1%-аар нэмэгдсэн ийм байдалтай байна. За бүрэн дунд боловсролын хувьд 20-оос 24 насны эмэгтэйчүүдийн 86.8% наазах нь энэ одоо бүрэн дунд боловсролыг эзэмшсэн байх юм бол эрэгтэйчүүдийн 81.8% нь бүрэн дунд боловсралтай байна. За зөвхөн Румын улсууд бол улсад эрэгтэйчүүд эмэгтэйчүүдээс арай илүү боловсралтай байгаа нь статистик мэдээлэлээс харагдаж байгаа юм байна.